магадгүй эргэж эвлэрэх болов. Өмнө нь бас хоёр тишээ болоод эргэж нийлжсэн удаа байгаа тий. Болд бас өөртөд нь хариу шүлэг бичсэн штэ. Хань түшээд авна гэсэн утгатай шүлэг байсан санагдаж байна. Тэр надад зориулж бичсэн шүлэг биш баг. Тэр тэгтээ өөрийнх нь шүлэг биш. Тийм үү? Тийм, фэйсбүүкээр явж идэг шүлгийг копи худаа тавьсан байсан л та. Тэгээд яг уу тэгээд хадаг яндраа хүртэл ирээд авчихсан. Хань ижил хамааралтай байхаа болцсны дараа ханин гэж бичсэнийг би өөр хүн зориулсан байхад гэж бодсон. Тийм. Хадаг яндраа аавна гэдэгтэр бас онцолж асуумаар санагдсан. Жишээ шүлгэнтэй бичсэн гэсэн Монголын ийм ёс байдгийг би бол мэдэхгүй байна. Ийм байдал аав ээжтэй харуулах бол хамгийн хэцүү баг тий. Хамгийн эмзэглэх шаналх хүмүүс л аав ээж шүү дээ. Тийм тэгээд өстой би тийм зүйл сонсож байгаагүй. Аав ээж нэрэд хадгаа авъя гэдэг чсэн. Тэгээд би ямар хадаг гэд үнэхээр миний санаанд ороогүй. Тэгэхэд л би за ямар ч сэвлэрэх хорон цай бол угаасаа бүх зүйл юм болсон. Одоо л охинтой уулздаг үстэй.